Сайн байна уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Баруун Австралийн далайн блогероор уулзж байгаадаа таатай байна. YouTube сувгаад агаад, мөн Instagram сувгаа фоллоу хийгээд шинэ гоё влогуудаа цаг алдалгүй үзээрэй. За, амглан өдрийн мэндээ далайн явах гэж байна. Баруун Австралийн гоё далайн эргийг харуулнаа. Миний гоо ингээд шинэ усан дээр ингээд сэлдэг юм бөөрд авсан тий. Тэгээд энийгээр гоё тоглоно тий тоглох уу? Bird fish. За, юу гэж дууддгийг? Surfboard. Их гоё дуудлагатай байдаг. Намайг хэлэхээр уухад дуудаад энэ заваа аялахтаа гэдэг байхгүй. За одоо та таашаа явах ч байлээ. Таашаа далаа юу. За далаа дээр ер нь ирж байна. Маш их хөл хөдөлгөөнтэй, зөндөө их машинтай байна. Таарсан зогсоод олоод машинаа тавьчихвал ер нь амралтын өдөр маш их хүн ирдэг болохсоо бас жоохон хомсгон байдیں۔ Манай одоо амьдарч байгаа хот болохоор ерөнхийдөө далаа руугаа очиход баг хаанаас ч нэг 20-30 минутаар явж очичдаг. Далаатай 28 заа. Далаа руугаа очиход амархан тийм хот учраас л өдөр бол ингээд сайхан далаа дээр өмжөө, сайхан амраад надад бол их л хүнтэй ах шиг байна. Ер нь бол баг зогсоод мөксөөл нэлээд хэцүүхэн л харагдчих байна. За ямар ч үсэн хэрэглээ. Одоо нэг зогсоол олоод энэ биш үү? Биш үү тий. Энэ болохоор өдөр багцыг хэн зогсоол. Саваа хүнтэй байна да. Манай энэ перт болохоор ерөнхийдөө бол Монголтой ойролцоо яг зөвхөн энэ хот гэдэг нэг 3 сая орчим хүн амтай. Тэгээ хот маань өөрөө маш том одоо нэгсэндөө бараг 100 гаруй км үргэлжилсэн хот учраас их тархсан хот, том орон зайтай. Тийм болохоор машинаар л явахгүй бол ер нь маш их цаг алддаг. Одоо жишээлбэл би автобусаар явах юм бол нэг цаг гар явж ирэх газар машинтай бол нэг 20-30 минут яваад очиж байгаа гэсэн. Тоо ингээд далаа дээр ирчлээ. Сая бүр нэлээд удаа явж иж нэг зогсоол олж тавилаа. За энэ ингээд зогсоол нэг ингэж харагдчихээн. Ер нь зогсоол бол хангалттай байгаа хэрнээ маш их машин байгаа болохоор хүрэлцэхгүй байна. Бид сая нэг 10 гаруй минут хайж зогсоол олваа гэж. Далаа дээр гоё байна. За тийш бол ингээд далаа харагдаж байна. Хүмүүс бол маш их байна. Өнөөдөр өсө янзын дулаахан байна. Одоо нэг 20 гаруй градус байх шиг байна. Гадаа бол. За Австрали ер нь далаа ойролцоо ингээд зөндөө машин, зөндөө хүмүүс байна да. За тэр гарцаар бид нар гарнаа. Далаа эргээр ёстой гоё байна. Маш их хүнтэй. Хүмүүс цаа ингээд эргэн тойроосоо амраад, тоглоод, хүүхдүүдэд тоглуулад манай гурав энэ ард явж байна. Бид тэр нэг цагаан айлтай хэсгээр очиноо. Тийшээ очиж давлгаа нэх одоо ширүүн биш болохоор тийшээ очиж тоглолтыг. Нэг ийм гоё машин байна. Эдгээр нэг амралтын өдөр ингээд гоё машинуудаа гаргаж ундын байлээ. Австрали хүмүүс. Би тэгээд энэ доор ороод нэг суундаа. Энд бол маш их хүн байна. Хүмүүс одоо бие шараад энд өстө жаргаад битэж байна. За одоо дэвсгэрээд гоё бэлтнэ. Миний хоёрш гоё амрах үе дээр суу шүү заяа. Тан сэлэхэд бид хувцастайгаа ирцээ. Хүмүүс бол энд жаргаж байна. Одоо ингээд усандаа орноо. Манай хот энд сэлэхэд явлаа. Маш их хүнтэй байна. Усаал ерөнхийдөө хүүтэн байгаа. Бүр тийм амар халуун биш өдөр учраас энд бол маш их хүн байна. Амралтын өдрөө бүр австралчууд бол өөрсөндөө бүр зарцуулаад сурчсан. Бүр нэгээс 2 өдөр бол бүр тархиа бүрэн амраадаг ийм хүмүүс байдаг. Ус нэлээд хүүтэн байхдаа гээд айгаад орсон чи үнэхээр гоё байсан. Бүр үнэхэрийн одоо бид бол амралт хэрэгтэй өдөр байлаа. Сүүлийн хэд хоног бол маш их хичээлтэй, компьютераар олон цагаар суусан, оюуны ядаргаа их авсан өдрүүд байсан учраас усанд ороод тархи толгой бас өвдөжсэн болохоор тархиа амраах бол үнэхээр сайхан байна. Усанд ингээд бүтэн ороод тэгээд давлгаанд нэлээд их цохиулж агаад тоглож байгаад одоо гэртээ харихлаар бол бүр гоё амардаг. Оройн ялангуяа гоё нойр хүрээд гоё тайвширсан мэдрэмжийг авдаг. Усандаа гэсэн тоглоод амраад 3 цаг энд байна гэж төлөвлөсөн байна. Ус руугаа ороод ирчлээ. Ус бол айгүй гоё байна. Хитрхи хүүтэн биш. Гоё бүлээн байна. Нэлээд сайхан ер нь бол би хаа бол гоё тайвширлаа. Энэ айгүй хичээлтэй. Дээрэс нь бас нөгөө анимал видеохон шалгалт нь бэлдээд
нэлээд стресстэй байсан чинь яг далаа дээр ирж ээж бол маш гоё стресс тайлагдчихээн. За тэгээ Австралийн далаа бол ерөнхийдөө нэг юм гоё байна. Хүмүүс бол жинхэнэ амьдралаар бол enjoy хийж байна. Тэнд миний хүү найзтайгаа тоглож байна. Зөндөө хүмүүс эргэн тойрон тоглоод, шумбаад, сэлээд байж байна. За нэг мэдсэн ингээд 3 цаг болчихлоо. Далайн эргийн зогсоол дээр бол манай хотын хувьд бол 3 цаг өнгөө машина байшуулж болдог. Ингээд цаг нь болчихсон учраас бид машинаараа ирээд гэрлөөгөө буцаж байна. Яг энэ буцаах замд бол нар ягж байгаа. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй харагдаж байна. Манай хот бол төвчрөл гэж юу маш бага. Би л өөрөө төвчрөлтэй таарч үзээгүй. Энийг ийм сайхан цэлгэр ууж хот байна. Ингээд далайн эргийн блогоор хамт байсан та бүхэнд баярлалаа. Ямар сэдвээр блог үзмээр байна та хэдэнс коммент хэлдээгээрэй. Баяртай.